сайн байна уу? Яа ингэ шил цантаад болтгоо. За яхна цэцэрлэгт нь өгчөөд тэгээд одоо имлэг орох гэж юм. Хяналтанд орох гээд. Тэгээд ер нь бол имлэг орох шаардлага гаруул гарна уу гэвээс ер нь бол гарах шаардлага байхгүй байгаа. Тэгээд ер нь бичлэг хийгээгүй. Тэгээд өнөөдөр гарцаагийн бичлэг хий гэж бодоод явчих. Нэлээд хөрхөн цандаач гсэн. Тэгээд өмнөх жирэмслэл дээр сэлэн дээр ерөөсөө зураг бичлэг ерөөсөө хийж байгаагүй маш цөв. Тэгээд энэ удаадаа л нэлийн хийж байгаа. Many hours later. Окей, заа ингээд гэртээ ирчихсэн. Тэгээд энэ удаагийн бичлэгийг болохоор Чулсан Жумби мөв буюу түрк бэлтгэлээ хэрхэн хангах талаар бичлэг хийх гэж байна. Өөрийнхөө зүгээс одоо нэг өмнө нь төрсэн одоо хоёр дахь төрөлт болохоор юу хэрэг болж исэн ч юм уу те хэрэггүй юм нь юу байсан ч юм уу тэр талаар ярилцаад гоё бичлэг хий гэж бодоод тэг бэлдээ суучихсан байна. За эхний ээлжинд бол үсээ тайрсан байгаа. Сэлэн дээр болохоор анхны төрөлтөн дээр болохоор би бүр амар хут устэй байсан. Бараг тийм ер нь нэлийн хут устэй байсан. Тэгээд төрчөөд ер нь жирэмсэн хүн чинь нэг дотор халуунтай байдаг шүү дээ. Ингээл нэг зүгээр нимгэн хуцтай байсан ч халууцаад байдаг. Хит зузаалж болдоггүй. Тэгээд яг сэлэн төрүүлчээр ер нь бол амар халууцаад дотор халуунтай гэх юм уу. Тэгээд урт усны хэрэг бол ерөөсөг байдгүй юм байлээ гэдгийг мэдэж авсан. Тэгээд имлэгт нэг одоо удаан ингээ хөвтгэр чинь ерөнхийдөө ингээд хуян хөөрөөт ч юм уу. Тэгээд хүүхэд бол тэр урт усны хэрэг бол надад бол байгаагүй. Тэгээд төрсөн хойноо би сарын дотор илүү сарын дараач илүү үсээд бас яг ингээд богино хүн болгоо тайрчсан байхгүй. Тэгээ энэ удаад болохоор айгүй тийм бэлтгэлтэй төрүүлээд үсээ тайрчихсан байгаа. Яг нэг болтонд орохоор ч юм уу тийм хөнгөн байвал зүгээр юм шиг санагдсан. За тэгээд энэ нь болохоор ээж нэр болохоор өөртөө шийднэ. Надад бодвол богино үсэн зүгээс санагдсан байгаа. За тэгээд яг өмнө нь ярьжсэн ингээд самуусуучаа буюу нөгөө нэг жирэмсний дэвтэр дээр яг ингээд харах юм бол энд ингээд харах юм бол бэлтгэх юм ингээд одоо нэмлэг твтгэд юу бэлтэх вэ гэд харах юм бол юм байгаа. Би ингээд зургаараа оруулчих. За энд нь юу байгаа вэ гэхлээр эхлээд мэдээж хамгийн ихэнд бол өөрийн одоо нэг паспорт үнэмлэхтэй ээжийн бичиг баримт хэрэгтэй. Тэгээд хоёрд нь болохоор Аги Пенецугори буюу
нөгөө нэг юм бүчтэй цамц яддаг шүү дээ. Хүүхдээ нөгөө нэг төрүүлчихэд гарах бэлтгэл гэх юм уу да хүүхд одоо нөгөө хувцас бүчтэй цамц тэгээд дотор үлгий, гадар үлгий тэгээд умма пенти буюу ээжийн одоо турсинк 2-3 шиг гэсэн байна. Тэгээд умма пед гэхээр нөгөө нэг юу гэдэг хариун зүрийн хэрэгслээс арай өөр нэг одоо юу гэдэг шахраа махраа гарахаар доор нөгөө нэг хийгээд идэг арай одоо би энэ зургийг оруулчихъя те энийг пед гэдэг. Тэгээ мультишүү буюу нотнос бүтээх хэрэгтэй. За тэгээд гар нуурын угаах хэрэгсэл гэдгсэн байна. Одоо өөрийн хэрэгэлдэг ч юм уу тэгээ нүүр гараа угаадаг ч юм уу тиймэрхүү юмудаа бэлдээд очиход зүгээр. За тэгээд энд нь манай эмнэлэгд бол яг эднэрийг бэлтгэсэн байхад болно гэсэн байгаа аахгүй юу. Тэгээд яг өмнө нь төрөхөд болохоор яг ингээд нэг юм уутан дотор бэлэг шиг юм үүжсэн. Тэр нь дотор одоо нэг хаалгаанд орсон ч тэр өөр төрсөн ч нөгөө нэг эмнэлгийн хувцас гэж байдаг. Тэрийг л одоо дотор хувцснуудаа тайлаа тэрийг өмсөд ордог байгаа. Тэгээд гарахаар яг нэг юм уутан дотор юм уу тэрний дотор нь болохоор таавчиг байсан. Тэгээд ойр зүрийн тийм нэг хэрэгсэл одоо усны сав тэгээд аяг нэг удаагийн тий ийм пауэр аяг тэгэнгүүтээ өөрч юу байлаа гар нүрийн алчуур тэгээд шүдний нэг удаагийн сойд оомо ч юм уу тиймэрхүү ойр зүрийн юмнууд нэг бол эмнэлгээс нь хүчтэй юм байлээ. Тэгэхээр яг хяналтанд орж байгаа тэмдэгтэрнийхээ артлыг үзэх юм бол ингээд одоо нэг эмнэлэгт ирэхдээ бэлтгэх зүйлс гэсэн байгаа. Энийг бэлдээд очиход болно. За тэгээд дараагаар нь гэх юм бол төрцний дараах одоо бэлтгэл одоо хүүхдэд юу болох хэрэгтэй, надад юу хэрэгтэй гэхэд тэрийг нь ярих юм бол эхний ээлжинд бол за тэгээд төрсний дараа надад хувьд бол эмнэлэг рүү явахдаа нөгөө суюу бра буюу хөхүүлэвчгээ бас аваа явуул зүгээс нь агцсан. Тэгээд тэр нь нөгөө нэг тэрийг сонгохдоо болохоор бас хоёр янз байгаа. Эхнийх нь болохоор ингээд дээрээсээ ингээд онгодог. Эсвэл ингээд уртлаасаа онгодог. Тийм хоёр янзын левч байгаа. Миний хувьд гэхээр ингээд дээрээсээ онгодог нь болохоор нөгөө хүүхд чинь нэрээ агаа штэ тий ингээд дээдлэрээ хаа ингээд доороо хүн дээрээ ингээд хөмрөлдөд байгаа юм шиг санагдаад ч юм уу. Яг анхны төрөлтөнд болохоор хоёуланг нь авч ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ удаагийн сонголтын дээр бол ийм урдаасаа онгодыг сонгосон. Тэгээд ялч нөгөө хүүхдээ хөхүүлээд байхаар нөгөө хаяа ингээд бүлээн усмас уухаар сүүн маань ингээд дэвлэг гараад идэг учраас ийм суюу пед гэдэг энийг захиалсан бэлдсэн байгаа. Энэ дотроо 100 ширхтэй. Тэгээд үнэн ч гэсэн боломжийн нэтээс захиалууд купондын 5-6 мянга л байгаа. Тэгээд энэ маань дотроо болохоор ийм хөхний памперс гэсэн үг. Энийгээ тэгээд левчэн дотроо ингээд наачих юм бол айгүй цэвэрхэн амар байдаг. Санагцсан. Тэнгүүтээ дараагаар нь болохоор мэдээж юу саалтур хэрэгтэй. Солонгост болохоор яг ингээд төрчөөр хүүхдийн ингээд дэшээ нэраа тасаг руу наваад яваад тэндээ эмчилгээ хийлгээд байлгаж идэг. Ер нь бол ээжийн тэнхрүүлэх гээд тэгээд өдөртөө 11 цаг орой 7 цагт ч юм уу 2 удаа авдаг. Тэгээд дундуур нь ээжийн дуудаж хөхүүлдэг ч юм уу тийм байдаг. Тэгээд тэр хооронд бас нэг хөвчнөрөө дэвэл хэцүү учраас мэдээж саалтур хэрэг болсон. Тэгээд ээжүүд болохоор бас саалтур нь хоёр янз байгаа. Нэг автомат биш гэдэг гар саалтур тийм. Миний хувьд болохоор ийм гар саалтур захиалсан байгаа. Энийг бас өмнөхдөө сэлэн дээр бас захиалж исэн. Тэгээд энэ нь аюу амар нэг өөрөө ингээд гараараа өвчтөд тааруулаад явах учраас зүгээрс нь нагцсан. Тэр автомат нь болохоор эмнэлэг дээр бас байдаг хөхүүл хүрээнд бас байдаг. Тэр нь ингээд амар яг хүчээ тааруулдаг ч гэсэн хөхний сүүнд гаралтыг ингээд бүр цацардаг болгочтой юм байли. Тэгэхээр нэраа хөхт маань өөрөө хөхөх гэхээр одоо юу гэдэг сүүндээ гахах ч юм уу тиймэрхүү юм байдаг учраас надад бол гар саалтуурн зүгээс нагцсан. Тэгээ энийг бас нэтээс захиалсан байгаа би ингээд зургийг оруулчихъя. Бас үнэн боломжийн наананд бэлтжүүл яг нэг рокет байсан чи маргааш нэрчтэй энэ болохоор 2-3 хоног зарцуулдаг болохоор тэрийгээ бас тааруулаад захиалж зүгээс нацсан. За тэгээд эмнэлгээс гарахаар нэг хүүхдээ хүү унааг байгаа шүү дээ. Унааг болохоор доотлын одоо нэг эмнэлгийнхаа эмийн сангаас ч юм уу нэг судаг яг буюу одоо хүү зөвөрлөх тийм эмийн аав.
Тэгээд тэр нь бас хоёрын янз байгаа. Нэг нь болохоор ийм энэ болохоор спиртийн хүү. Тэгээд хүүгийн тойруулж харцдаг. Тэгээд бас ийм бөөрөнхий чимхлүүртэй бас харцдаг бас байгаа. Энийг авчих юм бол нэг имлгээс гарчаал нэг явж өхөн байхгүй бол эдрийг яг ингээд бэлтчүүл аюу зүгөөс нь нацсан доороос нь имлгээс гарахтаа яг гуг буюу эмийн сангаас нь авчвал. За тэгэнгүүтээ. За тэгээд дараагаар нь гэх юм бол анх төрчүүд ингээд уучраалахгүй хөхүүлэхтэй ч юм уу те гар хөл ивэлж өгөхгүй байгаад тэгээд хөхүүл дэмтэй гэсэн юм маань ийм байгаа. Тэгээд яг дээшээ гараад эмнэлэгдээ ч гэсэн хөхүүлсэн ч гэсэн яг нэг ийм дэрнүүд байд юм билээ. Энэ суюу кушн гэдэг энийг ингээд гидсэндээ хийгээд дээр нь ингээд хүүхдэд тавьж байгаа төхөөлөх ч юм уу тэрж байгаа төхөөлөхүүд юу айгуу тэмтэй санагдсан. Ялангуяа оёо энтертэй төрсөн бол дэшээ доошоо ингээд тахгүй айгуу хүч баг шаардаад зүгээр санагдсан. Тэгээд энэ бол бас нийтэд байгаа суюу кушн гэдэг тайлт гэх юм бол гараад ирнэ. Үнэн нь бас боломжийн янз бүрийн материалаас ахуулаад. За тэгээд дараагаар нь болохоор хүүхдийн хувцас сунрыг би бас харуулъя. Юу бэлдвэл зүгээр талаа. За миний бэлдсэн юм болохоор энэ байгаа. Тэгээд энэ болохоор бэлгэнд ирсэн. Нөгөө төрөөгүй хүүхдүүд төмөрлөгийг бэлдүү гэдэг ингээд нэг юунд хийгээд шүүгэн тэгээд халбаг хийсэн баа. За энийг болохоор нөгөө зураг даруулахтаа авчихсан. Нэг юм малгай эднэр бол байна. Тэгэнгүүтээ хэрэгтэй гэх юм бол Ирама нөгөө нүрээ амар урчаад байдаг учраас бэйли хэрэг болж байгаа. Тэгээд жижиг нэр хоймснууд байна. Тэгэнгүүтээ энэ болохоор нөгөө хөхүүлөвч түрүү ярьжсэн те урдаасаа ингээд онгоодог гэд тэгжсэн. Энэ болохоор бас ингээд нийтэд байсан. Эхний ээлжинд бол хоёрыг авчихсан байгаа. За тэгээд нөгөө хүүхдийн шүлсэвч тий алчуурнууд ингээд бас олноороо байдаг. Хэрэг болдог нэг гулгиж мөлөх ч юм уу тэр болгонд ингээд харчаад тэнгүүтээ бас тусдаа ийм хумсны утга хүүхдийн хумсны утга ийм хайч одоо нэг юм хумын цэвэрлэхэд ийм хавчуур ч юм уу энэ бол хэрэг болж байсан ингээд сетэрээ бас нийтэд байсан. Тусдаа ийм юу үлийн хумсны утга хэрэглэх шаардлагатай учраас ариун цэвэр талаасаар тэр тэгэнгүүтээ хувцсны хувьд гэх юм бол ийм пенедрогори гэж энийг хэлээд байгаа. Ийм бүчтэй нэг бас нийтээс захиалсан нэран тэгээд хүүхчин дөнгөр дөрөв нэг толгоогоо даагаагүй жоохон ингээд тэрвэж мөрөхэд хэцүү байдаг шүү дээ. Тэгээд хувцас өмсүүлэхэд ч гэсэн надаа ийм задгаан ангиртын айгу зүгээр санагдсан. Ингэж өмсөхөөсөө илүү те. Тэгээд энээс нэг 2 3-ыг аваа. За тэгээд энэ болохоор үлгий дотор үлгий гэдэг ийм их авсан байгаа. Энэ маань ингээд 3 шиг гэдэг нийтэд бас байд юм билий. Хөөрхөн өнгөтэй. Тэгээ ерөнхийдөө бол эхний ээлжинд бол 2 3 байхад болно гэж үзээд ингээд авсан байгаа. За тэгээд энэ болохоор хүүхдийн тайлх байна. Нөгөө хэрвээ нуралт гэвэл тэгээд энэний бас нөгөө савн шампуны захиалсан ниран нийтэд бас байгаа. Тэгээд одоогоор болохоор хэрэггүй өнөө маргааштай хүрээд ирэх байх. Тэгээд ийм тайлх байна. Тэгэнгүүтээ энэ болохоор анигийнх нь өмсөжсэн гутал. Тэгээд лойр зургийн одоо нэг хэрэгтэй гэж үзэж байгаа юм муугаа захиалсан хувцснууд. Өөрөө яг яаж эднийг болохоор би ээжийн дэмээс авсан хямдралаар нь одоо ер нь бэлтчих юм бол хямдралтай байгаа юм билий. Тэгээд ийм байна. За тэгээд гоцаගේ буюу том нөгөө нэг гадуур үлгий би нэгийг захиалсан байгаа. Эмнэлгээс гарахад бас өгчт юм билий. Тэгэхээр тэр нь маань болохоор эмнэлгийн нэртэй болохоор ямар ч нэг байхад болно гэж үзээд нэг зузаан эмнэлгий. Тэгээд энийг бас нийтээс захиалсан. Энэ аяг хөөрхөн санагдсан. Ингээ харуулах юм бол үлгийдүүд байх шаардлага байхгүй. Эндээ нэг юм гараараа бичлэг хийж байгаа болохоор хэцүү байна гэх зургийг оруулж. Ингээд шууд юунда хөлийн хийгээл төлөвлөх шаардлагагүй шууд энэ нүгээр нь тап гэх нөгөөрхөө
надад их таалагдсан. Энэ бас нийтээс захиалсан байгаа. За тэгээд нэг юм зузаахан гарахтаа юм гээд энийг болохоор үзүү бүг гээд тэгдэг. Нэг юм дотоортой иймэрхүү юм ер нь ихний ээлжинд л авчихад болно л гэж миний хувьд үзээд байгаа штэ. Тэгээд нэг бас олон юм бэлтгүү. Яг нэг хэрэгтэй гэсэн юмнуудаа л өмнө нь яг сийлингийн туршлаган дээр харахад бол эднэр л хэрэг болсон байгаа. Тэгээд мэдээж энэ памперс болохоор би нэмвийн памперсыг захиалсан 5 кг-аас доош гэсэн. Тэгээд нөгөө хүүн унаагүй байхаараа нөгөө жоохон памперс нь томдчул аюу хэцүү юм бэл ингээд нөгөө нэг хүндээ ингээд тэгэлдэд байгаа юм шиг. Тэгээд энэ яг хэмжээнд жижигхэн тэгээд дээрээс нь сайн шингээдэг гэсэн учраас энэ удаад энэ памперсыг авсан байгаа. Тэгээд ямар ч зар сурчлага энэ төр биш шүү. Би зүгээр өөрөө захиалаад л авчихсан. Тэгээд ямар ч энэ удаад энийг хэрэглэж үзээгээд сэлэн дээр болохоор ер нь дандаа хаагас хэрэглэж исэн. Тэгээд энэ бас үнэн боломжийн ингээд 64 ширхгээр 3 нэг хайрцагтаа 3 ширхгээр байсан. Тэгээд ийм бай. За тэгээд өргөжлүүлээд хэрэгтэй зүйл маань болохоор байна, хүүхдийн байна. 100 хэрэгтэй. Тэгээд миний хувьд гэх юм бол нөгөө солонгосын байрнууд угаалгын өрөөнд ер нь бол жижигхэн шүү дээ. Тэгээд тийм учраас надад эффектдэг байна амар зүгээс нь тагцсан. Яг одоо энэ зурган дээр харж байгаачлан. Тэгээд нэраагаас нэлийн том болтол нь хэрэгжилж байна. За тэгээд хүүхдийнхээ хувцас сунрыг угаахад бол хүүхдийн бок ашиглах учраас тэрийгээ бас энэ бокыг захиалсан. Тэгээд яг нөгөө нэраа ингээд баагаа ч юм уу юм толб молб байрлах ч юм уу тиймэрхүү марка бас хүүхдийн савн хувцсны савн тиймэрхүү зүйлүүдэд бэлдээд. За тэгээд ихний ээлжинд бол эднэрийг бэлтгэсэн байхад бол ер нь болцоод байгаа гэж үздэг байгаа миний хувьд. За тэгээд та нар маань авах гээхийн ухаанаар хандаарай. Тэгээд миний хувьд гэх юм бол саний бэлдсэн зүйлүүдээс бол хэрэг болохгүй гэсэн юм бол байхгүй. Бүгдээрээ хэрэг болно. Тийм учраас мэдгүй ээжүүдтэй багч гэсэн тусгөрийнхөө үднээс энэ удаагийн бичлэгийг хийлээ. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая.